Өглөөгөөс далаад өгнө гэж босч ирнэ. Тэгэл цаагаа уучаал буцаал орлогоо. За нэг жоохон сууч идаа гэл. Арцаар байгаа л тэгэл удаад өгч чинь. Сайн байцгаана уу? Шинэ видеодо тавтай морил. За өнөөдрийнхөө видеогоор юу ч ярихгүй. Зүгээр л сайхан хол ойрын ховж ив яриа гэж бодлоо. Би бүр сүүлийн 10 хоног ерөөсөө видео өгөөгүй. Амар бүхчим яг нэг саунд сууж байгаа юм шиг халуун. Намайг бүр нам цохиж унгаагаад байгаа юм шиг санагдаад. Тэгэл өглөө ингээл 5 гээл сэрдэг. Яг сэрдэг цагтаа сэрэл босоод цаагаа уучаал. За зүгээс видеогоо хийж дим лүү гээл бодоол эргээл орон дээрээ ирээл тэгэл сарнаал өнгөрч байгаа юм чи. Яг нэг тийм байдалтай. Бараг 2-7 хоног ч гэсэн юм шүү дээ. Тэг өнөөдөр ямар ч гэсэн видеогоо хийчихье гэж бодоод сууж байна. Сая 10-д гаргаад манай хот нөгөө юугаа бордер нээсэн. Тэгээд жуулчид манай хот чинь жуулчдын хот болохоор айгүй их жуулчид ирээд тэгээ нөгөө ковид бүр амар гараад гадуур бүр өдөртөл бараг нэг нугалж тоон нэмэгдээд байгаа. Тэгээ би чинь нөгөө вакцина хийлгээгүй болохоор гадуур хамаагүй явж болохгүй бас айгаад юмыг яаж мэдхүү гэж уусаа явал тэгэл аавна. Тэгэхээр гадуур ерөөсө гарахгүй хүн хил онгоохоос өмнө гараад жирэмснийхаа хамаг юмнуудыг бэлтцсэн. Одоо хүүхдийнхаа юмнуудыг төрөх юмнуудаа нэлээд бэлтцсэн. Тэгээ бас жоохон дутуу юмнууд байгаа. Тэрийг онлайнаар захиалж гэж одоо сууж байна. Дандаа вакцинд хамрагдсан хүмүүс ирж байгаа. Тэгээ бүгдээрээ вирус авчираад байх юм аа. Тэгэхээр ер нь бол вакцин хийлгээгүй вирус дарах нь вирус аавна. Гэхдээ яг нөө вакцин хийлгэсэн хүмүүс одоо арай хөнгөн тусах магадлалтай л гэсэн үг юм шиг байгаа. Тэрнээс бол вакцин хийлгэсэн юм чинь вирус тусахгүй гэсэн бол ямар ч тийм ойлголт байхгүй юм билэ. Вакцин хийлгээгүй юм чинь тэгэл гэртээ байж байгаа л төрөхгүй бол одоо нэг 3-7 хоног гөрөөчл төрчих бах. Тэгэл ер нь иймэрхүү байдалтай л наазгаараа л байж энэ да. Хаяа жоохон эморчаал хаяа жоохон тэгэл нам уншаал нэг тиймэрхүү байна. Тэгтээ яалтчгүй ингээд нэг заримдаа өөрийгөө барьж чадахгүй нэг тийм галзуу нэг тийм мэдрэмжэдэг те ингээл юу ч идмээргүй санагдаал эсвэл юм идмээр санагдаал тэгснэл хинтээ ч юу ч ярмааргүй санагдаал тэгэнгүүтээ ер нь яагаад надтай юу ч ярихгүй байгаа ч гэдэг юм уу те яг нэг тэгэл бүр нэг тийм нэг галзуу дээрээ тавьцсан үе байдаг да. Яг тэр үе дээрээ байна л да. Хүн болгоны хийж байгаа юм ерөөсөө таалагдахгүй гараал явахаар цаг агаар таалагдахгүй гэртээ орж ирэхээр гэр орон таалагдахгүй ерөөсөө таалагдах юм байхгүй. Яг тийм байгаа тийм. Ганцаараа амьдарч байгаа тултаа л яаж энэ да. Өөртөөгөө л алалцж энэ да. Одоо хажууд одоо найз залуу ч юм уу нөхөр байсан бол дууссан. Энэ жирэмсний синдромонд алуулж ахаарлаа бүхэл бүтэн хүм бий болгож байгаа болохоор ялч бие организмд өөрчлөлт гарч ил байгаа л ахал та. Би ч уг нь айгүй нөгөө тайван өглөө босаал ингээл медитейшн энтри хийгээл өглөөнийхөө цайг уучаал нүүрээ маяа янзлал тэгэл гарах ажлуудаа гэлт оноолчаал орж ирээл айгүй ирч хүчтэй байдаг байсан чинь сүүлийн нэг 2-3-7 хоног бол ерөөсөө босоол гал тоогоороо яваал цайгаа уучаал буцаал барах унтмаар санагтаад тэгэл нэг унтаас ирэхээр хүн чинь угаасаа 10 цагаас дээш унтахаараа бүр манарчдээ штэ тий. Тэгэл яг тийм. Тэгэл тэр өдөр тэр чигээрээ тэгэл орон дээрээ. Тийм тэгээ угаасаа сүүлийн 2-7 хоног 3-7 хоног бол угаасаа сайхан амарч байгаа л төрий гэж бодож байгаа. Гадаа нөгөө айгүй халуун тэгээ бит хоёр кондишн асаацсан байгаад байгаа байхгүй юу? Кондишн их асаахаар манай хөлт зөксүүлээд daarаад байгаа юм шиг байна. Ээж нь амар халууцаад доторх
өр маань зогсуулаад жоохон даарад тэгэл гизээ байнга ингээл ороогоол сууж байгаа. Би тэгээд сая сүүлийн 7 хоног бас нэлээ ажилласан. Одоо нөгөө төрхийн өмнөх 1 сар төрөөд нэг 2 сар бол хүүхдтэйгээ зуралдаад нэг их ажиллаж чадахгүй байх гэж бодоод тэгээд доотлол нэг 2-3 сараар бүх хэрэглээнийхаа зардлуудыг байр марийнхаа түрээсүүдийг төлөхгүй бол айгүй хэрэглээ өндөртэй орон болохоор бүх санхугаа нэг 2-3 сараар төлөвлөж агаад төрөхгүй бол бас юу ч болоо билээ гэж бодоод тэгээд нэлээд бас санхүүгийнхаа асуудлуудыг жиглээ. Жирэмсэн тэгээд гэртээ сууж байхдаа яг яаж мөнгө олоод яаж одоо энэ их зардлуудыг гаргаад байгаа вэ гэвэл би ч нэг онлайнаар ажилладаг. Тэгээд ерөнхийдөө онлайнаар ажиллаад завсар заагаар нь видео эдитинг хийдэг, дата энтри гэж ойр зургийн онлайн ажлууд хийчтэй. Одоо бусад компаниудын бараа бүтээгдэхүүнийг борлуулж тэндээсээ хувь авна. Ер нь зөндөл янз бүр юм хийдэг л дээ. Тэгээд ер нь бол гайгүй сайн ажиллаад гайгүй цагаа гаргаад ажиллаад ах юм бол айгүй сайн мөнгө хийдэг. Наа чи ингээл юу ч хийхгүй хэвтээд ах юм бол мөнгө бол орж ирэхгүй. Тийм болохоор сүүлийн нэг 7 хоног бол бас нэлээд ажиллаад бүх санхүүгээ зохицуулж гисэн. Одоо тэгээ санаа амар байна. Одоо бүр ингээл амар гоё релаксинг бүр ингээл гизээлэл хэвтээд амар санагдаад бүх юма зохицуулсан болохоор айгүй гоё юм. Ер нь л одоо бэлтгэл ажил яг аль талдаа хангагдчихсан байгаа. Төрхийн бэлтгэл хангагдчихсан. Хүүхдээ нэг төрөөд 6 сар хүртэл бүх юм нь бэлтцсэн. Магадгүй те ингээл нөгөө вирус энтер амар гараал ингээл дэгдэл буцаад хамаг юм локдаун болчвол гэж бодоод хүүхдийнхаа юмнуудыг нэлээд бэлтцсэн. За тэгээд ойр зур ажлынхаа юмнуудыг бас бэлдээд гард орох юмнуудаа бага төхөөрөмжүүдээ бэлдээд авчихсан. Одоо тэгээд хүүхдэд төрөөл хүүхдтэйг нь ялуураад хөвтөж байхад нэг санаа зовоод ах зүйлгүй боллоо. Тэр чинь бас том ажил шүү. Хоолныхоо бас дэглэмийг сольсон. Айхтар махан хоол идэхээ болж байгаа. Төртлөө ямар ч гэсэн нэг айхтар махан төрлийн тэг хит хүнд хоол идэхгүй байхгүй бол халуун тэгээд хүнд хоол хаван 3 нийлэх юм бол босохгүй юм байна. За тэгэл ер нь иймэрхүү ландөө өдөр тэгэл киногоо үзээл ер нь бол орон дээрээ л байж байдаг болсон. Амар орноосоо нэг их холдохгүй тэгэл Фрэнцийг үзээл тэгэл юм идэл хоол хүнсээ тойруулж тавьчаал тэгэл нэг тиймэрхүү амар амралтын байдалтай байгаа. Өчтөр эхад харуулаад охиныхоо хамаг юмнуудыг шалгуулсан аюулгүй сайн байсан. Хөөх эрх уруугаа идэл хөвччихэд шин. Эрхлэн гэхээр эмнэлэг явах бэлтгэлээ гэдэг эмнэлгийнхаа бүх юмнуудыг бэлдээд видеого оруулна. Энэ удаа жоохон ирч хүчгүй амар сонин видео оруулж байгаа уучлаарай. Гэхдээ удахгүй амар гой буцаад ирч хүчтэй болчихно. Яалтчгүй бүр ингээл амар даун байгаад байна. Энержиг болол төмөр дутагдаад байгаа юм болоо гэж одоо төмрийн шинжилгээ өгсөн гайгүй байсан. Тэгээ витамин D-гээс авч байгаа. Хүн ер нь ингээд нэг энержи жоохон ингээд буугаал залхуу хөрөөд ирвэл эсвэл төмөр эсвэл D витамин байд юм билэ. Минийх бол төмөр D витамин 2 жоохон сул аваддаг. Тэгээ төмөр D-гээс авж байгаа. Тэгэхээр аваагүй айгүй мэддэгдээд ид юм аа. Энэтэй би бүр нэр амар залхуу байна аа. Өдөрт нэг 10 минутын дасгал хийгч баг цаг хийж байгаа юм шиг хэл. Цагийн дайтай юм болж байгаа юм чинь. Тэгээ сүулдээ за дасгал хийгээд ч яд ер нь болигээд. Гэтэ би жирэмсэн болсноос хойш 13 ил нэмсэн байгаа. Яг л төлөвлөсөн хилэндээ явж байгаа л да. Ямар ч тийм нэг илүү дутуу айхтар тийм илүү л жингүү төртлөө нэг 15 ил нэмнэ гэж төлөвлөж исэн. Тэгээд ер нь бол яг л жиндээ явж байгаа. Өдөөлөхөд ч гэсэндээ ер нь хүүхдийн жин бүх юм айгүй яг нормал байгаа. Тийм болохоор нэг айхтар хоол хүнс хөдөлгөөнд санаа зовхгүй байгаа. Би ч хоолоор айгүй сайн яаж тий.
зохицуулцдаг болохоор хөдөлгөөнд муу юм чи хоолоороо сайн зохицуулахгүй болохгүй. Өнөөдөр угаас яг л нэг тийм бас л нэг тийм назгаарсан өдөр байгаа болохоор нэг их олон юм ярихгүй ингээд энэ видеого дуусгая гэж бодлоо. Ирэх 7 хоногт бид хоёр эмнэлгийнхаа цөөнх савыг баглаад бэлдэн тэр видеого оруулчаад тэгээд тэрний бараг дараа 7 хоног тэрний дараагийн 7 хоногт болохоор би хийж байгаа нөө бизнесийнхаа талаар яриа гэж бодож байгаа. Яг юу сураад юу хийгээд гэрээсээ ер нь яг ямар ажил хийж болдог талаар видео оруулъя гэж бодож байгаа. За тэгэл тэрний дараагийн 7 хоногт төрхийнхаа влогийг хийн. Төрхийнхаа видеог хийх бах. Тэгэл лежен би бүр охин амар харахыг хүлээгээд тэс чадан хүлээж байна бүр. Тий айгүй хүнд жирэмсэн үе байла. Миний яг энэ жирэмсэн үе бол бүр амар хүнд жирэмслэлт байла. Сэтгэл санааны хувьд бол маш хүнд байсан. Ер нь тэгэл хүн сэтгэл санаал тавгүй тухгүй байвал тэгэл дагаал бүх юм бүтэхгүй тухгүй болчтой шүү дээ. Тийм болохоор сэтгэл санаа бол маш тухгүй тийм айгүй депрешнтэй ар араасаа асуудлууд амар их гарч ирсэн. Нилээ хүнд хідэн сарыг давлаа. Энэ болгоныг маань охин маань гарч ирж ижил ер нь л имжлэх юм шиг санагдаад тэгэл охин амар хүлээж байгаа бүр харахыг бүр амар тэсээ дүүлээгээл байж энэ. Энэ яг сүүлийн нэг сар л би яг ингээл айгуу гоё өөрийгөө ингээл зэгцлээл тодорхой зэгцлээл яг тийм болж ин тэхгүй бол бүр айгуу хэцүү байсан. Ар араасаа ажил явдал гараал ар араасаа асуудлууд гарч ирээл яа бүр нэрээ шалгаад байгаа юм шиг л байсан. За тэгээд сайхан штэ амьдрал тэгээд байнга муу байна гэж юу ах вэ? Жохон муу үеэд авчвал цаана нь сайн үе хүлээж яадаг. Жохон хүнд жил байлаа. 22 он маань шинэ маматай шинэ бүхий эхлээд айгуу гоё шинээр цоо шин бүх юм ингээл амар гоё болох юм шиг санагдаад байгаа. Тэгээд сэтгэл санаагаа дагаад айгуу гоё жил гарах баха гэж бодож байна. За тэгээд сонин бах юм ярьчлаа. Sorry. Дараагийнхаа видеоор дахин уулзцгаая. Баяртай. Сувагтай subscribe дарж нэгтгэх мартваа. Ингээд лайк, share хийж намайг дэмжээрэй. Bye bye.